малын одоо яг энэ генетик нөөцтэй уялдуулаад энэ Монгол адууг удмын санг хадгалах энэ асуудал бол их чухал юм аа. Бид нар ганцхан мал аж ахуйн салбар гэхээс илүүтэй үндэсний бахархал биологийн одоо бас бид нар баялаг болж байгаа энэ Монгол адууг хадгалж үлдэх хамгаалах гэдэг нь өөрөө маш чухал асуудал учраас энийг бол одоо 100% дэмжиж байгаа. За тэгээд ажлын хэсгээс нэг хэдэн асуулт байна. За энэ ямар ч гэсэн нөгөө малын генетик нөөцийн тухай хуульд зааснаар 3 жил тутам судалгаа хийдэг, 6 жил хийгдээгүй байгааг одоо бол энэ хийхээр төлөвлөж байгаа юм байна тийм үү? За тэгэхээр энэ судалгаан дээр үндэслээд Монгол улсын одоо энэ 50 гаруй үйлдвэр хомгийн малын жагсаалт тэр ромд бүртгэлтэй байдаг гэсэн. Одоо бид энэ судалгаагаар хамгаалж үлдээд энэ одоо нэмж шинжлэх төлөв байдлын өөрчлөлтийг оруулахын асуудал одоо хийгдэх үү гэж нэгдүгээр асуулт. За хоёрт нь одоо энэ малын чанарыг сайжруулахад ялангуяа энэ адууны үйлдвэр ухсааг сайжруулахад яг ямар арга хэмжээ тусгагдж байгаа юм бэ гэдэг дээр мэдээлэл авъя. За гуравдугаар бүсчилсэн хөгжлийн бодлогод бүсчилсэн хөгжлийн бодлогод бүс болгонд цөмсгөргийн аж ахуйг дэмжихээр бол заасан байгаа. Тэгэхээр өмнөдөө уялдуулж бас ямар ажил одоо яг энэ ажлын хүрээнд хийгдэх юм бэ гэдгийг бас тодруулъя. За мөн Монгол адууны удмын санг одоо алдагдуулахгүй тулд ямар тэгээ хяналтын тогтолцоог үүгээр бий болгох юм бэ? Бид нар яаж одоо энэ хянахын те энэ одоо хяналтын тогтолцоог яаж хэрэгжүүлэх гэж байгаа вэ гэдэг асуултыг асууя. Хэд нэмэр хариулах вэ? За 5 нэмэр хариулъя. За мандахай гэж энэ асуултанд хариулъя. Тийм ээ. 3 жил тутамд хийгдэх ёстой малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээний ажил 6 жил хоцрогдолтой явж байгаа. За хоцрогдолтой явсан учир шалтгаан бас байна. Сувлан бэрхшээл байсан. Засгийн газрын тогтоолоор малын генетик нөөцийн төлөв байдлын судалгаа хийхэд малын төрөл тус бүрээр тодорхой тариф юу одоо хийх судалгааны зардлыг баталсан. Нэгжийн зардлыг батлаад өгсөн. Энэ маань 2019 онд батлагдсан. Түүнээс хойш инфляцийн өсөлт гээд одоо тэр батлагдсан нормативын дагуу олгогдсон санхүүжилтээр үнэлгээ хийх үнэхээр боломжгүй болсон. Энэ тогтоолын хүрээнд одоо бид бүхэн одоо нэгжийн нормативээс цэгцэлж хагаад 6 жил хийгдээгүй тасарсан байгаа малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг хийнэ. Энэхүү үнэлгээг хийснээр малын генетик нөөцөд буюу одоо энэ төлөв байдалд нь хэрхэн ямар өөрчлөлт орсон тухай үндэсний тайланг гаргаж олон улстай хөргүүлнэ. За энэний хүрээнд зөвхөн одоо малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийгдээ зогсохгүй цаашдаа малдаа үзлэг ангилалт, хувьсын бөгөөд ангийн үзлэг ангилалтуудыг хийх ёстой. Үзлэг ангилалтуудын үр дүнд мал сүргэмэн хэдэн хувийн цөм сүргийн, хэдэн хувийн гойд ашиг шимт, хэдэн хувийн үржлийн, хэдэн хувийн одоо таваарын сүрэгт ангилагдсан бэ гэдгээс хамааруулаад тухайн төрлийн тухайн үйлдвэр омгийн мал бүрд тохирсон үржүүлгийн хөтөлбөр гэдгийг боловсруулж батлах ёстой юм аа. Эдгээр үржүүлгийн хөтөлбөрүүдийг тухайн цөм сүргийг өсгөн үржүүлж байгаа аймаг сумын засаг даргын тамгын газрын оролцоотой малчид иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ийм боломж бүрднэ. Яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсын 5 төрлийн малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөгөд ерөнхий төлөвлөгөөгөөр явж байгаа. Сүүлийн үед одоо омог үйлдвэрээр батлагдж байгаа мал бүр дээр үржүүлгийн хөтөлбөр байгаа. Энэ үржүүлгийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж гин үү? Одоо батлагдах үеийнхээ ашиг шимэн үзүүлэлтээ сайжирсан байна уу, муужирсан байна уу гэдэг үнэлгээнүүд сая бидний ярьдаг төлөв байдлын үнэлгээ, үзлэг ангилалтын үр дүнд тодорхой болно. Эдгээр одоо судалгааны шинжилгээний ажлуудыг хийж цаашдаа тухайн төрлийн малыг хэрхэн яаж үржүүлэх тухай одоо стратеги төлөвлөгөөнүүд нь боловсруулагдах учиртай. Эдгээр чиглэлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг засгийн газар үүрэг болгоод энэхүү тогтоолоор бас оруулж өгж байгаа юм аа. За Монгол улсын бүсэлсэн хөгжлийн үзэл баримтлаг өнгөрсөн онд одоо шинжилэн баталсантай холбоотойгоор бүс бүрт орон нутгийн онцлог тохирсон цөм сүргийн үржлийн аж ахуйнуудыг байгуулахаар заасан байгаа. Өнөөдрийн байдлаар манай засгийн газрын тогтоолоор 13 байршилд
Монгол үйлдвэр омгийн малын цөм сөрөг байршиж байгаа. Эдгээр нь бүгдээрээ төрийн өмчөд цөм сөрөг буюу хүнсгэж гоо хөнгөн үйлдвэрийн яамны харьяа малын удмын сангийн үндэсний төв дээр бүртгэлтэй явдаг 13 цөм сөрөг байх учиртай юм аа. За энэхүү бүсэлсэн хөгжлийн үзэл баримтлал шинжилэн бацлагдсантай холбоотойгоор эдгээр 13 байршилт байгаа төрийн өмчийн цөм сөрөгийн малыг одоо бүсэлсэн хөгжлийн үзэл баримталтаа уялдуулж засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах ажил яг өнөөдрийн байдлаар хийгдэж байна. Хүнсгэж гоо хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар ажлын хэсэг гараа төрийн өмчийн цөм сөрөгийн тоо бүртгэл, ашиглалт, хамгаалалт, үйлдвэрлэх байдал зэрэг дээр нь хяналт шалгалт бол хийгдсэн. Энэхээр хяналт шалгалтын үр дүн 5 номер гүсэж хариулъя. Эхний байдлаар одоо хяналт шалгалтын үр дүн гарсан байна. Ер нь бол Монгол улсын төрийн өмчийн цөм сөрөгийн одоо үйлдвэрлэх байдал чанар тодорхой төвшөнд алдагдсан байна гэдэг анхны дүгнэлт бол гарчсан байна. Тэгэхээр энэхүү дүгнэлтийг одоо үндэслээд засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад одоо бүсэлсэн хөгжлийн үзэл баримталтаа уялдуулаад 1-4-өөс 6 байршилт тодорхой зөвхөн одоо Монгол орны байгаль цагуур онцлог дасан зохицсон тэгсвэр чанар сайтай Монгол үйлдвэрийн малыг одоо төрийн цөм сөрөг байдлаар дахин шинжилэн зохион байгуулах ажил бол хийгдэж байна. Ирэх 7 хоногоос засгийн газрын тогтоолын төсөл санал авахар засгийн бусад яамдууд руу гаргахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. Дээрээс нь орон нутгийн өмчийн цөм сөргүүд бас байдаг. Энэ орон нутгийн өмчийн цөм сөрөг дотор юу байдаг вэ гэхээр орон нутагт өсгөн үржүүлж ганглаг гişin нэмж тайлбарлая. Хариулъя. За мандгай гишүүн чухал асуултуудыг бас асууж байна. Ерөнхий агуулгын хүрээнд бол тогтоолын төслийн агуулгууд дээр бас орсон байгаа. За ялангуяа энэ 3 жил тутам төлөв байдлын үнэлгээ хийхгүй байгаа учраас дараагийн гарч байгаа энэ одоо шийдвэр үр дүнгууд шинжилх ухааны үнэлэхгүй байгаа. Тэр утгаараа бол одоо яг тодорхой хэд хэдэн удаа хийгээд хооронд нь харьцуулаад тодорхой энэ 3 жилийн хугацаа татамжийн одоо үеуд дээр бол яаж өөрчлөгдөж гин, яаж ажиллах уу гэдэг энэ одоо бас гол үндэс суурь нь бол бэлэн болно. Энэ бол одоо ажлын хэсгийн хамгийн чухал асуудал байгаа. Тэрээс зөвхөн хурдан морь гэх юм уу зөвхөн одоо бас хоригдохтой холбогдолтой асуудал бол биш байгаа юм аа. Тогтоолын төслийн гол агуулга дээр бол 2026 оны 4-р улирал гэхэд эхний одоо үндсэндээ төлөв байдлын үнэлгээг гаргая гэдэг бүр юм хугацаатайгаар бол оруулж ирж байгаа. Тэгэхээр засгийн газарт бол 26 оны одоо үндсэндээ улсын төсвийн асуудал яригдж байгаа энэ цаг үед бол нэлээд бас одоо тодорхой заалт болж одоо орно гэж бодож байна. 10 жилийн хугацаанд бол 3 ч удаа харьцуулах судалгаануудыг хийх бүрэн боломжтой. Ганглаг гişin нэмээд хариулъя. За энэ хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр бол онцгой анхаарах шаардлагатай. За тэр чиглэлийн одоо бас байгууллагуудад үндсэндээ одоо чиглэл өгөх байдлаар бол дүгнэлтийг бол гаргаж байгаа. Гол нь бүртгэлжүүлж, захимжуулж, за олон талын ийм одоо бас одоо хяналтуудыг бий болгох чиглэлээр л ажиллах одоо чиглэлээр бол ажлын хэсгээр бол яригдсан. За ялангуяа одоо өр хөрөлтөй холбогдолтой хүртэл асуудлыг бол хян шалгахад нэлээд хүндрэлтэй юм асуудлууд бол тулгардаг. За иймэрхүү одоо байдлууд дээр бол гайлын ерөнхий газар болон засгийн газар тодорхой чиглэлүүдийг өгөөд бол ажиллана. За яг байнгын одоо үндсэндээ ген фондыг хамгаалах чиглэлээр бол малын удмын сангийн үйл ажиллагаа түүнтэй холбогдолтой асуудлыг бас цаашдаа анхаарах ийм одоо дүгнэлтүүд бол орж байгаа гэдэг хэлье. За цагчаавын цэх гишүүнд асуулт асууя.